Баянзүрх дүүргийн засаг дарга Пүрэв Даваа 2016 оны сонгуульд хаяанд ирсэнтэй зэрэгцээд хууль бус томилгоо явуулж дүүргийнхээ хороодын засаг дарга нар иргэд нийтийн хурлын дарга нарыг өөрийн хүмүүсээр сэлбэж оршин суугчдын саналыг цуглуулах ажлаа эхэлсэн байна. Тодорхойлбол өнгөрсөн сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэд нийтийн хурлын тайлангийн уулзалтыг иргэд нийтийн хурал засаг дарга өрхийн эмнэлэг хорооны цагдаагийн газарт мэдээлэлгүйгээр нууцаар явуулж улмаар иргэдэд хорооны засаг дарга тайлангийн хуралд ирэх ёстой мэдэж байгаа. Тэр ирээгүй зугтсан хэмээн буруу ташаа мэдээлэл өгч шууд огцруулах санал хураалт явуулсан байна. Энэ нь өөрөө хууль бус үйлдэл юм. Монгол Улсын засаг захиргаа түүний удирдлагын нэгжийн тухай хуулийн 23-ын 3 заасан заалт дээр хороодын иргэд нийтийн хурлын шийдвэрээс хуралдааныг зарлан хуралдуулах 23-ын 4 дахь заалт дээр хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах гэж тус заасан байтал хорооны засаг дарга өрхийн эмнэлэг хорооны цагдаад хурлын тов хүргүүлээгүй. Тиймээс энэ хурлын бэлтгэл ажлыг хангагдаагүй гэж үзнэ. Баянзүрх дүүргийн төлөөлөгч Тодгот гэдэг хоёр хүн хорооны иргэд нийтийн хурлыг зардаад хорооны засаг даргын тайлан хэлцээг байхад шууд хорооны засаг даргыг огцруулах шийдвэрийг гаргасан. Ийм ноцтой хуулийг зөрчсөн, ийм хуультай нэмэгтэй хууль бус үйлдэл болсон. Энийг үндэслээд 3 сарын 31-ний өдөр засаг дарга Пүрэв Даваа маань ажлаас огцруулах захимж гаргасан байна. За энэ захимжийн хүрээнд 4 сарын 1-ний өдөр ямар ч прокурорын зөвшөөрөлгүй цагдаагийн хяналтгүй ажлын хэсэг нэртэй 6 хүн ирж ажлын бацтай байсан өрөөгийг минь эвдэж ажлын байрыг нэгжлэг хийж тамгыг ирж хайсан ийм хууль бус ажиллагаа гарсан. Энэ хууль бус үйлдэл нь удаа дараа батгцаар байна. Энэ хүний хууль бус үйлдэлийг хаацаадаг маш олон хүмүүс байж байна. Цагдаа хуулийн байгууллага нь хаацаадаг юм байна. Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч Батбууд хаацаадаг юм байна. Хүний эрхийг зөрчиж байна гэдэг хүний эрхийн үндэсний комиссийн шаардлага хүргүүлээд тогтоогоод өгсөн байхад энэ хүн дээр хариуцлага тооцдоггүй өөгшүүлдэг юм байна гэдгийг би сэтгэлээр мэдрээд явж. Баянзүрх дүүргийн засаг дарга Пүрэв Даваатай холбоотой дээр хэрэг өнөөдрийн байдлаар прокурорын шатанд явж байгаа юм.